За энэ хуулийг бол дэмжиж байгаа. Яг нэг хэлэхэд бас оройтож орж ирж байгаа. Монгол орон хөдөө аж ахуйн орон хөдөө аж ахуйн хууль тогтоомжууд одоо бол шинжлэх ёстой. За энэ 8 дугаар зүйл дээр гол юм нь энд байгаа. Өөрөлдвөл хөдөө аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүн төвлөрүүлэх, хадгалах, чанар хамгаалт хийх, худалдан борлуулах төвийн аймаг суманд байгуулна. Тэр төр хувийн хвшлийн түншлэр хөгжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэр хөгжүүлнэ гэж зүгээр тунхаг маягтай орж байгаа юу? Энэ хэрэгжүүлэх механизм нь юу байгаа вэ? Одоо энэ би энэ дээр тодруулж асуух гэдэг юм гэвэл энэ хуулийн амин сүнс нь энд л байгаа. Одоо ерөөсөө өнөөдрийг хүртэл төр би бүхнээс мундаг, би бүхнээс ухаантай гэж хамчуу шамал дайрсаар байгаа л бүх хэмиг унгаад дууссан. Одоо энэ хөдөө аж ахуй дээр, мал аж ахуй дээр, хөдөө аж ахуйн асуудал дээр төр хувийн хвшлийн түншлэр хөгжүүлнэ гэж байгаа. Энэ лоозон болохгүй байх хэрэгжүүлэх механизм нь яг энэ хуулийн амин сүнс нь хаана байгаа вэ? Тэгээд энэ дээр яаж хэлцээр хийх вэ? Тэр хэлцээр нь хэрэгжих ямар баталгаа байгаа вэ? Тэр нь өнөөдөр зүгээр хүмүүсийг жагсааж агаад гэрийнхэн гадаа одоо тэгэл ер нь хин ахиухан шиг авилгал өгсөн байна гэдгээр дүгнэхгүйгээр яг тэр мэрэгжлийн институцийн төвшөнд хөгжлийн чадварыг хангасан тийм боломж энэ дотор байгаа юу? Өөрөлдвөл салбарын тариалангийн байна уу, хүнсний ногоо байна уу, сүү, мах, ноос, ноолуур гэсэн тэр мэрэгсэн тэр холбоодуудын оролцоог чадварыг яаж нэмэгдүүлэх үү, тэдэнтэй яаж хэлцээр хийж шийдвэр гаргах вэ гэдэг механизмыг би тодруулж энэ дээрээс асууя. За, Батэрдэн гишүүн хариулах уу? За, энэ 8 дугаар зүйл хөдөө аж ахуйн түүхийд бүтээгдэхүүний бэлтгэний илрэлтийн тогтолцоо гэдэг. Бид одоо жишээ нь малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг тодорхой цэг дээр хүлээж аваад бэлтгэний илрэлтийг хангаад за тэгээд хадгалах болон одоо арчлах тэр одоо давслах энэ дээрээ одоо бүтээгдэхүүнийг удаан хадгалахад зориулсан идэрсэн ийм том ийм хэмжээний бол төв болоод байхын зүйтэй гэж үзэж байгаа шүү дээ. Хуучин бол социализмын үед бол сум болгон дээр л байсан. Одоо өнөөдөр яг орон нутагт харахад бол энэ төв бол үнэхээр дутагдаад нэг. Хоёрдугаар таны санаа зовоод байгаа энэ дээр бүр албаар бол энэ төвийг бол төр хувийн хвшлийн түншлийн хэмжээнд нь санхүүжилтээр бол шийдвэрлэнэ гэж бүр заалт болгож оруулж ирсэн. Энэ өөрөө баталгаа болж байгаа. Төр хувийн хвшлийн түншлэр. За магадгүй бол тодорхой хэмжээний орон нутгийн дэмжлэг байх. Гэхдээ одоо бол ерөөсөө орон нутаг өөрсдөө аваад явдаг ийм зүйлөөс бид нар чинь татгалзаад байгаа шүү дээ. Бид хэдийгээр энд ярьж байгаас орон нутагт бол энэ бол үнэхээр санхүүжилтийн хүрээнд бол тэртээ дөрвөө төсвүүдээр мөнгө төгрөг байхгүй. Хувийн хвшлэр хийгдэнэ гэдгийг энд одоо бүр заалт болгож шинээр оруулж өгж байгаа чинь өөрөө баталгаа болж өгч байгаа. Энд дээр бид нар бол бас найж байгаа. Түүнээсээ одоо төсвөөс хийгээд идэг зүйл маань бол бүр харилцаа адилгүй боллоо шүү дээ. Одоо өнөөдөр яг тэр хэмжээнд бол төсвөөр хийгээд ингээд төр өөрөө аваад явдаг зүйлээс бол бид хаасаагүй болоод татгалзаад байгаа. Энэ бол орон нутагт хөдөө яг амьдрал дээр бол бодиттой хэрэгжчихээр бол болчиход байгаа маа. Ер нь бол яг энэ төр хувийн хвшлийн хамтын санхүүжилтээр гэж байгаа юм л да. Яг орон нутагт хэрвээ өнөөдөр бид нар ийм төвийг байгуулахыг бол байгуулах ёстой гэдгийг бол орон нутагт бүгдээрээ мэдж байгаа. Аж ахуйн нэгжүүд бүгдээрээ мэдж байгаа. Бидний нөгөө нэрлээд байгаа чейнжүүд гэж байгаа шүү дээ. Эднэр л ер нь бол оронцоглоод яваад байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр бидний хүрээнд бол стандартыг тавьж өгье. Тодорхой хэмжээнд бол ийм хэмжээнд авч явах гэхээр хөрөнгө мөнгөний асуудлууд нь дутагдaltaй байгаа. Тэгэхээр ардлын заалтан дээр бол дэмжлэг гэж оруулж ирж байгаа. Ямар нэгэн байдлаар энэ хөдөө аж ахуйн дэмжлэгийг бол үзүүлнэ гэдэг тодорхой хэмжээнд дэмжлүүд байх ёстой. Тэгээд орон нутгийн тодорхой хэмжээний бас хамтын ийм санхүүжилтийн болоод бусад ийм механизм байх зүйтэй юм аа л гэж харж байгаа. Одоо яг өнөөдрийн байдлаар бидний одоо чинь миний хувьд бол шинэ хөдөөгээд хөтөлбөр хэрэгжүүлээд явсан. Энэ 8 жилийн хугацаанд хэрэгжүүлээд явж хад орон нутагт яг ийм төвийг байгуулъя гэж яриад байгаа мөртлөөрөө яг босч хурж ирээд байгуулах аж ахуй нэгж байхгүй. Тэднэрт нь санал болгоод яваад байгаа. Яг ийм зүйл хийгээч. Яг ийм байдалтайгаар одоо цаашаага үйлдвэрлэлийг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлээч. Нэг ийм хэлбэртэй байх юм шүү. Энэ бэлтгэний нийлүүлэлтийн тогтолцоогоо бид нар хангах ёстой гэдэг хахад
Яг босоод өөрсдийнхөө хөрөнгөөр хийгээд их юм боломж олцоо гарахгүй байгаа байхгүй.